Сайн мэцхан та бүхэн бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд Philosophy podcast-ийн 43 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За ингээд энэ удаагийн дугаараар психоанализыг үндэслэгч, сэтгэл засалч Зигмунд Фройдийн бичсэн Тотем ба Табу буюу онх шүтлэг ба хориоцэр хэмээх энэ хөв бүтээлийн талаар бүгдээрээ ярилцах болно. За ингээд энэ удаагийн дугаараас агуулга даатгалын хамт олон манай подкасттай хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. За мөн тун удахгүй манай гар утасны аппликейшн гарах гэж байгааг та бүхэн бас мартаагүй баха. За ингээд бүгдээрээ номынхаа агуулга руу шууд орцгоё. За энэ номыг ер нь 2019 оны сүүлээр нэлээд олон удаа унших гэж оролдоод тэгээ тухайн үед бас яг туршлага мэддэг зүйлсийн хүрээнд нэлээд ойлгохдохгүй зүйлсүүд байсан. Тэгээ энэ удаа дахин нэгэн уншиж та бүхэн одоо энэ дээр харж байгаа хэрэг ноолорт нь уншиж ямар ч байсан ард нь гарлаа. Тэгээд бүгдээрээ номын талаар сонирхолтой санагдана хаа гэж найдаж байна. За ингээд бүгдээрээ энэ номын агуулгаар нэлээд олон сонирхолтой заримдаа галзууч гэмээр зүйлсийн агуулгыг ярилцсан. За жишээ нь шашинг ер нь яаж үүсгдэг вэ? Шашны гажууд урсгалууд хүмүүсийг яаж дэгээдэж хүнд өөрт нь буруутгалын мэдрэмжийг хэрхэн төрүүлдэг вэ? За бидний тайлбарлаж чадахгүй байгаа эргэн тойронд маань байдаг ёс заншил та магадгүй хүнд зүүн гараараа юм өгж болохгүй, буруу гараараа юм өгж болохгүй гэдэг ч юм уу те. Энэ олон одоо зүйлсийн хариултыг та авах болно гэж хэлмээрээ. За ингээд бүгдээр номныхаа агуулга руу эхлээд оръё. Нэгдүгээр бүлэг маань бол цус ойртолтоос эмээх гэж эхэлж байгаа. За бидний одоо бүдүүлэг харанхуу гэж үздэг тийм ээ. Эртний примитив гэж одоо яг онлайн нэрээр хэлээд байгаа. Энэ хүмүүс бидний төсөөлтгөөс илүү одоо нэг хэсэг зүйл дээрээ ёс горимтой илүү тийм боловсронгуй байна гинэ. За тэр нь юу вэ гэж та бүхэн бодож байна. За магадгүй одоо онгоц шүтлгээ дахих ч юм уу эсвэл одоо хоол хийх ч юм уу байх биш. Энэ өөрөө нэг зүйл дээр их нарийн хатуудыг өстой байгаа нь бэлгийн амьдралын хувьд. Бэлгийн амьдралын хувьд гэсэн. За бэлгийн амьдралын хувьд би биенээсээ юм ёс цээрүүд үүсгэхдээ яаж ийнү гэхлээр овог болгон ямарваа нэг өөрийн гэсэн тотемтэй. За тотем гэдэг үг болохоор одоо хүү хамтлагийн Wolf тотем, чонон сүлд гэдэг дуутай адилхан. Ер нь бол тухайн отог омгийн хүндэтгэж биширдэг тэр шүтээний биелэл дүрийг объектийг болохоор тотем гэж нэрлэдэг. Тэгэхээр нэг юм дүр байх нь шүү дээ тийм ээ. Тэрнээс биш тотем өөрөө үг биш зүг биш дүр гэсэн үг. Ямарваа нэг юм дүрсэлж гаргасан тэр нэг зүйл. За тэр зүйл нь гэх юм уу тийм символ гэсэн. За тэр зүйл нь дийлэнхтэй эрт үедээ бол амьтад байсан юм байна. За одоо магадгүй бүрт чон гуам арал гэдэг нь тийм ээ. Бүртээ чонон сүлттэй одоо чоныг шүтдэг. Монголд одоо чоноос овог гэж байдаг шүү дээ. Чоныг шүтдэг ч юм. Тэгэхээр өөрийнхөө өвөг дээцэг чон гэж итгэдэг энэ хүмүүс бол чоноос овгоо авдаг ч юм. Тэгэхээр яг тэр эртний хүмүүс ийм амьтад өөр өөрснийхөө овог аймагуудынхаа бэлэгдэл дээдл шүтэнийг биелүүлж хийж ирсэн байна. За энэ сонгож авч байгаа тэр шүтэн нь өөрөө зүгээр ч нэг сонгож аваагүй. За эхний тэр бэлгийн зан үлийн хориг цээр нь хаанаас гарч эхэлж ийнү гэхээр нэг чонон сүлдтэй овог өөрийнхөө дотор адил сүлдтэй овгуудтай гэр бүл болох нь хориотой гэсэн үг тийм ээ. За тэгэхээр шууд ялгачих нь шүү дээ. Бүгдээрээ одоо жишээ нь цээжиндээ нэг юм чонын зүлцүүдэг ч юм уу эсвэл чонын шивэстэй байдаг ч юм уу тий. Би өөрийгөө чоноос авгих шүү гэдгийг баталдаг. За энэ баталж байгаа процесс дээр бие биетэйгээ хол хоорондоо гэрэлж болохгүй. За нэг адил тотемтой хүмүүс хоорондоо гэрэлж болохгүй юм чинь гаднаас буюу одоо экзогами гэж нэрлэдэг байгаа. Гаднаас өөр овог аймгийн хүмүүстэй гэрлэнэ гэдэг энэ хатуу ёс горимтой байсан байна. Тэгэхээр табуугаасаа үүссэн тэр доошоогоо ирж байгаа хориг цээрийг табуу гэж нэрлэдэг. Тотемоос орж ирж байгаа хатуу хориг цээрүүдийг табуу гэж нэрлэж байгаа. За тэгэнгүүт одоо янз бүрийн шийтгэлүүд ч юм уу бид нар мэдэж болсон тийм ээ одоо орондод бол ээж хүүхэн шүүч гэдэг юм. За энэ эртний овог аймагуудын хувьд болохоор яг энэ зөрчснийх нь хариудах шийтгэл нь бүр үхэл байсан байна. Үхэл цаазаар авна гэсэн үг. Тэгэхээр яг энэ примитив буюу эртний овог аймагуудын хувьд хууль үүсээгүй. За ёс суртахууны хэм хэмжээ баг үүсэж эхлээгүй үеийн хүн хоорондын амьдралын зохион байгуулдаг энэ хэм хэмжээнүүдийг бид нар ярьж эхэлж байна гэсэн. За ингээд эндээс үдээс эхлэхлээр яагаад энэ эртний хүмүүс бие биенээсээ ингэж бэлгийн амьдралын хувьд хүчтэй хорио цэрүүдийг барьж эхлэх болов гэдэг асуулт яалч үүснэ л дээ. Яагаад одоо чоноос овог дотроо гэрэлж болохгүй байгаа юм. Тийм одоо хатуу шийтгэл яагаад зөвхөн энэ хоорондоо гэрэлж байгаа тэр оноогод байгаа юм бэ гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэний бодол бол яалтчгүй
хизээ нэг одоо цэг дээр энэ эртний хүмүүс хоорондоо гэрэлж байгаад одоо цус ойртсон үр хүүхдүүд төрсөөр байгаад ийм жигшмээр юм байна, зэвүүцмээр юм байна. Бид нэр ингээд хоорондоо гэрлээд байх юм бол ер нь цаашдаа устж үгүй болох юм байна гэдэг тэр айдсыг авчихсан гэсэн гэж харж болохоор. Тэгэхээр ямар нэг овог аймгийнх нь мүхэлд хүрсэн л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр сургамжаасаа үүдээд хоорондоо одоо яг тэр бэлгийн амьдралын одоо одоо монгол хэлээр бол тийм хормоо хотны цээр хорионууд эндээс үүдэн гарсан гэдэг тийм таамаглал эндээс гарч болж байгаа гэсэн. За энэ бэлгийн амьдралын хорио цээр маань өөрөө цаашаага үргэлжилнэ. Нэлээд олон дитэл болж үргэлжилнэ. За та бүхэн ингэ ажиллаж байгаа бол яг хүний өсөж үржих гэсэн тэр нэг дотоод одоо сэтгэл заслаар бол эдээс урган гарч байгаа тэр нэг импульс буюу юм түлхэц хүч тийм ээ сэтгэл зүйд нь нөлөөлөд гарч байгаа тэр илэрлэл нь бэлгийнхаа энергийг хаашаа чиглүүлэх вэ гэдэг нь бол одоо чиглэлгүй болоо байгаад байгаа байхгүй юу гэсэн үг гэхээр оюун ухаанаар л тэр хүн захирах эсвэл ямар нэг хууль дүрмээр захирах эсвэл ёс суртахуунаар захирах табуугаар захирахгүй бол одоо ямар нэг бонобо гэдэг сармагчны жишээн дээр тийм ээ хоорондоо ингээ гэр бүл дотроо бэлгийн хавталд орсоор агаад цус ойртсон инцест гэж ярьдаг те төлн давжаараад явдагтай адилхан бид нар устж үгүй болох юм байна гэдэг айдсыг тэр примитив хүмүүст үүссэн байна. За ингээд цус ойртолтын айдс өөрөө хоёр отог омог хоорондын асуудлаас бүр халиад бүр нарийн болж эхэлж байгаа. За энэ дээр юунууд гарч ирж байна гэхээр айлын эрэгтэй хүүхэд болон адил төстэй насны эгч болон тэр хүү ээж хоорондын бэлгийн энерги гэж би буруулж чинь бэлгийн түлхцийн хоорондын асуудлыг хоригдсан табу болон хоригуд их гарч эхэлж байгаа. Одоо яагаад вэ гэхээр одоо энэ дэр жишээнүүд авах юм бол зөндөө юмуд байна л да тий. Австралийн уугуул иргэд дээр. За одоо их чинь явж өнгөрсөн мөр байх юм бол эрэгтэй хүүхэд тэр мөрийг дагаж явж болохгүй. За эрэгтэй хүүхэд бэлгийн бойжилт нь явж эхэлсэн цагаас хойшоо өөрийнхөө аав ээжийн гэрийг орхиод тухайн өөр залуучууд нэг дороо амьдардаг, эрэгтэйчүүд нь амьдардаг овоохоо майханд очиж амьдрах ёстой. За магадгүй санамсаргүй гудамд ээж эгчтэйгээ таарах юм бол шууд буруу хараад бие биенлүүг харж болохгүй зүрх ёстой. За ээж нь одоо хүүдээ хоол үлдээж идэх зүйл аваач өгч байгаа бол хол аваач тавиад өөрөө босож явна гэдэг ч юм. Тэгэхээр ийм хэмжээнд хүртэл эртний овог аймагуд бие биенээсээ одоо тэр бэлгийн цус ойртчих үедээ гэдэг тэр айдас нь байсан байна гэдэг нь тэр хэмжээний одоо цохилт гэдэг юм уу те өвдөлт нэгэн үедээ авснаас болоод байгаа л гэсэн үг шүү дээ. Ийм ёс заншлууд жишээ нь урган гарч исэн байж байгаа жишээ. Тэгэхээр бид нар бол одоо жишээ нь өөрснийгөө шууд энэ хүмүүстэй жишиж ойлгож болохгүй. Ягаад вэ гэхээр энэ хүмүүсээс хоошоо одоо тэр табуугаас авж байгаа саяны арга хэмжээнүүд нь явн явж давхарлагдсаар хагаад бидний одоо нөгөө ёс суртахууны хэм хэмжээ те хууль цаазын хэм хэмжээ хүний нийт одоо нийтлэгийн хэм хэмжээнүүд нэмэгдсээр хагаад биднэрт бол одоо чинь харь санагдаж магадгүй л те. Гэхдээ одоо юу гэдэг чинь юу яагаад би одоо чинь те өөрийнхөө 3 насны зүрхтэй ихчтэй нэг өрөөнд байж болдгоо юм гэдэг ч юм уу. Тэгэхээр таны одоо жишээ нь тэр эрт үед байсан примитив энерги буюу түлхэц чинь бол аль хэдийн дарангуйлагдсан байгаа гэсэн. За бид нар одоо сүүлийн жилүүдэд бас гарч ирсэн нөгөө гэр бүл доторх бэлгийн хүчирхийллийн асуудал одоо энэ дээр бол яг одоо хариулт нь гэх юм уу жишээ болж гарч ирэхэд л байна л да хамгийн хатуун. Юу юм бэ гэхээр одоо аав нь охиноо хүчинтддэг ч юм уу те. За магадгүй одоо өвөө нь охиноо хүчинтдэг ч юм. За Фройдийнхоор бол энэ үзэгдлийг тайлбарлах нь яг энэ одоо жишээгээр л тайлбарлах гэдэг юм л да. Юу гэсэн үг гэхээр эртний овог аймагуд яадаг байсан гэхээр охин хүүхдийг том болж эхлэх үед нь ааваас нь шууд тусдаа амьдрах ёстой гэд өөр газар руу амьдруулдаг. Нэг дор хоёулахна гэртээ үлдэх нь хориотой. Бүр юм хатуу хоригуудыг авч эхэлдэг байсан ба. Тэгэхээр эртний хүмүүс яг юу мэдэж байсан бэ гэхээр хүн гэдэг чинь өөрөө те яг н амтналаг дотоод импульс түлхэц бол байдаг юм байна. Тэгэхээр энээс ингэж хорио цэрүү тогтоож хамгаалахгүй л эрсдэлтэй мэн гэдэг тэр мэдлэг мэдрэмжүүд эртний хүмүүст байсан болж таарах гэдэг байгаа байхгүй юу. Тэ. За ингээд та бүхэнд бүр сонирхолтой санагдаж магадгүй одоо Фройдийн жишээн дээр хүргэн хүү болоод хадам ээж хоёрын асуудлыг дэлгэж тавьж байгаа Фройд те. Яагаад вэ гэсэн чинь за одоо ингэдэг гэж байгаа. Та бүхэнд бүр нэлээд хайр сонсогдож магадгүй. Энэ подкастын турштай юу вэ гэж бодогдох олон зүйлийг ярина. Тэгээ Фройд угаасаа ийм зүйл ярьдгаар алдартай. За яаж яах вэ гэхээр шөмжлүүлдэг бас тий. Шөмжлүүлдэг. За энэ гэхдээ баримттай яриад байгаа юм л таа гол нь. Одоо хадам их өөрийнхөө хүргэнийг хүлээн зөвшөөрөхдөө
За эхлээд юу гэдэг чинь эд мөнгөтэй юм уу гэдэг ч юм уу те. За дээр үед нэг хадам мэж байж гэж бодъё л та. Хүлэн зөвшөөр. За дараа нь энэ охиныг маань хайрлах уу гэл те. Тэнгүүд тухайн хүний хандлагын шалгадаг ч юм. За ингэж явсараад аштайхан те орон гэрт амьдарч чадчихээн үү ч юм уу шалган те. Тэгээ ингэж явсараад юу үсээд байна вэ гэхээр охиныхоо оронд өөрийгөө тавьж яг энэ нөхөр нь өөрөө хүлэн зөвшөөрөгдөх хүн мөн үгүй юу ингэ шалгаа яваад байгаа байхгүй. Тэгээ энэ шалгаж явах процесс дундаа өөрийгөө охиныхоо оронд тавьж эхэлж байгаа. За ингээд юу гэж зүг вэ гэхээр өөрийнхөө одоо хүргэнийг өөрийнхөө нөхөр буюу бэлгийн хамтрагч байна гэдэг төсөөл үүсдэг. Гэхдээ энэ нь өөрөө илүү ингээд unconscious буюу үл ухамсаргүйд нь өөрөө үүсэж явж идэг гэж. За ингээд үүсээд зөвшөөрөөд миний ингээд те одоо хосын партнер хамтрагч байх боломжтой гэдэг тэр сэтгэлийг давах үед өөрийнхөө хүргэнийг хүлээн зөвшөөрдөг гэдэг аимшигтай дүгнэлт гарч байгаа юм тийм ээ. Тэгээ нэг асар олон фактуудаас бичсэн байсан. Тэгэнгүүтээ тэр мэдрэмж нь өөрөө жигшмээр зэвүүцмээр гэдэг одоо нийгмийн хим хэмжээ өөрийнх нь тархинаас гараад нөгөө тэр хүргэндээ татагдж байгаа татагдалтыгаа импульсийг дарангуйлаад эхлэх үед яг бидний подкаст ихэнд ярьсан невроз гэдэг юм үүсээд байгаа юм тийм ээ. Дотор хоёрдмал байдал үүсэх. Хоёрдмал байдал үүсээд эхэлж байгаас нь ер нь невроз үүсээд. За ингээд өөрийнхөө тэр хүргэндээ татагдж байгаа татагдлыг дарангуйлах үедээ хүргэнтэйг харьцахдаа муухай ажиллаж эхэлдэг гэж байгаа тийм. Хүргэн лүүгээ муухай ажиллах, өндөр шаардлага тавих, эсвэл ингээд санаанд нийцэхгүй байх гэж ойрлж хашгиж загнах ч юм. Тэгэхээр энэ хандлага нь өөрийнхөө тэр хүргэндээ татагдаад байгаа татагдалтыг дарангуйлах, үгүйсгэх гэсэн тэр сэтгэлийнх нь зөрчлөөс үүсдэг гэж одоо тайлбарлаж болох гэдэг юм тийм. Маш сонирхолтой. Тэгээд Фройдын яг энэ бичвэрүүдээс олон газар шүмжлүүлж исэн ч гэсэн өнөөхөр яг хүнийг ойлгоход тийм яг хүний сэтгэл засал талаасаа бол нэлээд чухал баримтууд, фактууд бол яалтчгүй бас мөн болж таарад байгаа. Одоо нөгөө тас харанхуй өрөөрөө ганц гэрэл тусгасан хүн гэж ярьдаг штэ Фройд их ч. Тэгээд энэ дээр нэг үг гараад байгааз таад маань анзарч ивэл primitive impulse гэдэг. Тэр primitive impulse гэдэг нь одоо таны дотор байгаа. Одоо таны тархич нь ерөөсөө гинт гараад ирчээгүй зүйл шүү дээ, тийм ээ. Хэдэн сая жил хөгжиж бий болсон юм биологийн одоо эргэтэн байгаад байгаа. Тэгэнгүүт энэ эргэтэн өөрөө хөгжин тогтож явхад эрт үедээ байсан тэр дадал, зуршил, хүсэл тэр сурцуудын одоо байгаа тань руу ирж байгаа түлхэц хүслүүд гэсэн үг тийм. За одоо магадгүй танд нэг их гоё те өдөр болгон чихэр идмээр ч юм уу өдөр болгон те одоо мах идмээр ч юм уу те эсвэл хүнийг нэг очиод цохиод авмаар ч юм уу те магадгүй бүр ингээд алчмаар санагдчихж болно. Яагаад гэдгийг мэдэхгүй те. Одоо зүгээр ингээд тийм агрессив гэж англиар хэлдэг те догшин ийм импульсууд бол биднэрт түлхэгддэг гэж байгаа. Тэрийг дарангуйлж бидний одоогийн ёс зүйн хэм хэмжээ одоо супер эгогоос эдийг дарж байгаа дарангуйллууд дундаас бид нар эго үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг ингэж ойлгол зүгээр юм шиг байна. Тэгэхээр primitive impulse гэдэг үг өнөөдөр нэлээд олон дурддагдах байх. Тэгээд яг сэтгэл заслаар ажилдаг ч юм уу одоо сэтгэл судлалын оюутнууд багш нар маань бас яг энэ подкастын дунд гарч байгаа нэр томьёог зөрүү байх юм бол бас комент хэсэг дээр залруулад бичээрэй гэж хэлмээр. За тэгэхээр ингээд мэдрэмжийн хоёрдмал байдал үүсээд эхэллээ те. За одоо ингээд би нэг гинтэн юм шиг мэдрэмж аваад эхэлж штэ. За одоо дотроос маань уулын тэрийг хийчмээр байдаг. Гэхдээ нийгмийн хим хэмжээ болоод бусад хүмүүсээс ирж байгаа над руу чиглэж байгаа хүсэл нь тэрийг хийхгүй гэдэг. Ингэсээр хагаад энэ нөрөө би доторх энэ мэдрэмжээ ингэж хазаарлаж дарж эхэлж байгаа. За энэ дарах энэ мэдрэмж нь хитрхи хурцтаад зөрчлөн бүр ингээд ахмиг болоод ирэх үедээ яг тэр невроз гэдэг зүйл болж хувраад байна уу да гэдэг тийм дүгнэлт Фройд ер нь гаргаад байгаа юм тийм ээ. За тэгэхээр бүгдээрээ энэ дээр нэг юм бас түүхэн үе дээр ойлголтыг авахгүй бол бас бүрэн ойлгохдохгүй байж магадгүй. Юу ярьж байгаа вэ гэхээр бүгдээрээ штэ тий одоо бүх шашин үүсгэхээс өмнөх үеийг ярьж байгаа. Одоо нэг шашин үүсээгүй байх. Бүр одоо буддизм ч үүсээгүй тий христийн шашин ч үүсээгүй тэр үеийг ярьж байгаа шүү, эртний үеийг. За тэгээд энэ үе дээр яагаад өнөөх тотем гэдэг зүйл маань ер нь гараад ирвэ гэдэг асуудал руу орно л доо. За энэ дээр Фройд яг өөрийнхөө нөө Эдипийн комплексыг тайлбарладаг. Онлоор тайлбарлангууд яг энэ үйл явдлыг тайлбарлагдчих болоод байгаа байхгүй. За яаж ийм вэ гэхээр бид нар одоо нэг баг хаадын тэмцэлгээл мэдэн шүү дээ. Баг хаадын тэмцэл дээр яадаг вэ гэхээр тодорхой нэг хаан байгаа. Хүлээн зөвшөөрч чадахгүй
бусад хаадна тэмцэлтэд тэр хааныг унгааж хаяад солигдоод ахыг баг хаадын тэмцэлгээд одоо Монголын түүхэнд ч гэсэн байдаг тийм ээ. Тэгэнгүүт ер нь эрт үеийн энэ омгийн зохион байгуулалтын үеэс ч гэсэн отог омгийн толгойлогчийг хүлээн зөвшөөрөхгүйгээр авч хаях гэсэн хүсэл яг хүүхдүүдэд нь эрэгтэй хүүхдүүдэд нь хөвгүүдэд нь байгаад байдаг гэсэн. Тэгэнгүүт яг тэр эцгийг авч хаяад өөрөө орын залгаж ич санаа намрах гэдэг нэг ийм омгийн зохион байгуулалтын цикл байгаад байгаа байхгүй. Тэгээд энэ зөрчил өөрөө сүүл рүүгээ ингээд яг бүр зохион байгуулалтгүй болоод асар олон сүргүүр дагаврыг авчираад ирэнгүүт яасан гэхээр эцгийг орлох тотемыг гаргаж ирсэн байна. За бүгдээрээ энэ чоныг л шүтий. Чондоо захирагдъя. Одоо чинь чон юг зөвшөөрөх вэ, зөвшөөрөхгүй вэ гэдэг тэр кодексыг бодож эхэлж байгаа. Зарчмуудыг тийм ээ. За одоо жишээ нь чон юм чинь эрэлхэг байх хэрэгтэй. Тэ? Чон юм чинь оршуулгаа ингэж хөдөөлүүлэх хэрэгтэй хүнээ. За чон юм чинь мах идэх хэрэгтэй гэдэг ч юм ингээд одоо тэр нэг А гэдэг омгийн ахлагч тэр үг нь хэлэх биш. Яг бариад авдаг нэг чонч биш. Яг тэр чоноор бэлэгдсэн дүрээр доошоогоо эцгийг орлуулж дүрм журмуудыг боловсруулж эхэлж байгаа. 20-с 5 табуунуудыг. За ингээд бүр бөө юм болно тий. Бөө юм болно. За одоо чонон сүлттэй болоод хуурчлаа. За тэгэнгүүт одоо энэ дэр бүр асар сонин факт гарсан. Юу юм гэхээр нөгөө нэг эцгийг орлуулж алга болгох гэдэг хүсэл байгаа шүү дээ тийм ээ. Тэр хүслээ хангах тэр хэрэгцээг нь эртний овог аймагуд хангуулахын тулд ийм баяр ёслолыг зохион байгуулж эхэлсэн гэж байна. Ёслол тахилга тайлгууд. За тахилга тайлга нь өөрөө дотроо асар олон тийм дид хэсгүүдээс бүрдэнэ. За нэг жишээ нь гингүүт тотем амтныхаа махыг идэх гэж байгаа. За одоо жишээ нь буган те одоо марал буган тийм сүлттэй овог аймаг байлаа гэхэд тэр зөвхөн тэр баяр ёслолынхан үеэр бугын махаар зооглдог. За энэ нь яаж ийм үг гэхээр нөгөө өөрийнхөө өдөрдөгдөд байгаа тэр тотемийн махыг эдснээрээ яг тэр эцгийгээ үгүй хийх алах гэдэг хүслийг нь тодорхой хэмжээнд хангаж байгаа. За дээрэс нь өөрийнхөө эдсэн тэр нөгөө амтны одоо нэг хэсгийг өөртөө дотор биеийн дотор оруулснараа тэр амтны шинжүүдийг өөртөө авж ийн гэж үздэг байсан байна. Тэгэнгүүт одоо чоны мах идчихэнгүүт би ирлэх зоригтой болно тий. За бугын мах идчихэнгүүт би хурдан сайхан давхдаг болно гэдэг чинь гүйдэг болно гэдэг. Нэг иймэрхүү үнцгүүд гарч ирж байгаа. За ингээд эцгийг орлоод эхэлсэн өнөөх амтан маань сүүл рүүгээ нөгөө нэг чоных нь одоо хувцсаар дээл хувцс хийж өмсдөг ч юм уу тий. За эсвэл нэг дуудахтаа чон шиг улих, тотем шиг аашилж аяглах өөрийнхөө сайн муу хүний хэмжүүрийг чоноороо одоо чинь зүүрлж тавих ч юм уу тий. Гээд эхэлнэ. За ингээд уншижсэн чинь бүр их сонирхсан гарч ирсэн. Бидний мэддэг Христийн шашны яг нөгөө Христ загалмайд цовдлогдоод дахин төрөх процесс яг энэ ёслолын нэг жишсэн хувилбар гэдгийг Фройд тайлбарлаа бичсэн байгаа байхгүй. Их санаа. Одоо жишээ нь өмнөх ертөнцийн эзнийг халаад Есүс Христос загалмайд цовдлогдож өөрийнхөө бие махбод амийг хүн төрлөختний өмнө намжлж золиослоод үхэж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ агуу дотроос буцаагаад амьлаа гараад ирдэг дээ. Тэнгүүт амьлаад гараад ирэхдээ яг ямар үг хэлж байгаа нь гэхээр энэ ингээд дарс тийм ээ талах хоёрыг та бүхэн идэх тун. Дарс бол миний цус, талах бол миний мах бие гэж хэлж байгаа. Тэнгүүт энэ өөрөө түрүүний бугынхаа махыг иддэхтэй адилхан яг тэр шүтэж дээдэлдэг тотемийнхаа мах цусаар гэж төсөөлөгдөж байгаа зүйлийг идэж түүнтэйгээ нэг болох гэдгийн адилхан одоо проекц бас мөн гэж хэлж болохоор. За ингээд бүгдээрээ нэг юм аимшигтай зүйл рүү одоо яриаг орох гэдэг. Одоо та бүхэн нэлийн эвгүй санагдаж эхлэх байх. Юу юм бэ гэхээр за одоо шашны хувьд гим нүгэл хийсэн бол та нэг бурхан шийтгэн. Эсвэл одоо ямар нэг үеийн үр таних нөхөн тийм ээ. За хэрвээ хууль дүрм та зөрчсөн бол шүүх цагдаа таныг одоо арга хэмжээ авах үүрэгтэй. Тэгэнгүүт табууг зөрчсөн бол хэн танд арга хэмжээ авдаг вэ? 20 цэрийг зөрчсөн бол гэдэг асуулт гарч ирж байгаа юм л та. Энийний хариулт өөр их аимшигтай те. Тэр хүн өөрөө табуу болж өөрнө гэсэн. За энэ дээр би нэг эрх мэдлэлтнүүдтэй холбоотой жишээн дээр нэг юм сонирхолтой ч авъя. Яасан гэсэн чинь нэг юм хаан гудмаар ингэж бараа бологчтойгоо явж байгаа зам дээр нэг хоолныхоо үлдэгдлийг үлдээчих. За тэгсэн чинь санамсаргүй нэг юм
бие билдер сайта боол ирээд нөгөө хоолных нь үлдэгдлийг идчихэж байгаа юм л та. Ингээд идсэн чинь нөгөө нэг идэж явах үедээ зүгээр хоол идэж байгаа байхгүй. Тэнгүүд хажуунаас нэг хүн ирээд өө чи хааны идсэн хоолноос идсэн байж шүү дээ. Гэ хэлчингүүд нөө бие билдер сайта боол чи яасан гэхээр багаар биеийн муудаж өвдсөөр хагаад тэгээд маргааш оройн нас орцсон юм факт байгаа байхгүй. Цоо ирүүл байж байгаа мэдэнгүүтээ шууд нас орчиж байгаа. Тэгэхээр бид нар нөгөө нэг сэжгээр өвдөж сүжгээр идгэн ч гэдэг юм уу? Ёр мэдэхгүй биш, ёс мэдэхгүй und ёр халдахгүй гэдэг ч юм уу хилцүүгийн тайлал одоо энэ дээр гарч ирж байгаа юм л та. Тухайн хүн тэр табу 20 цэрэг зөрчсөн гэдгийг мэдээд тэр нь өөрөө яг өөрийнх нь тотойн байж таарах юм бол тэр хүн яг өөрөөсөө тесрэх бөмбөг цаг нь гүдэг тесрэх бөмбөг шиг өөртөө тэр шийтгэл нь ирдэг сэтгэл зүгээрээ гэсэн үг тий. Одоо жишээ нь яана би ийм хийцэн инхээр үхдэг гэсэн гэвэл үхээд байгаа байхгүй. Тэнгүүд энэ өөрөө нөгөө нэг бачимдал невроз гэдэг үзэгдэл яваад байгаа. За жишээ нь тэр боолын хувьд хоолыг идэх нь өөрөө байгалийн жам ёсны одоо хэрэгцээ. Тэгэнгүүт нөгөө хүн хажуу талаас нь ирээд наадах чи хааны хоол үлдээсэн хоол байсан ч тэгээ хэлэх үед яг тэр нийгмийн хэм хэмжээ талаас ирж байгаа дарамт нь хоол идсэн гэдэг тэр хэрэгцээний хүсэл хоёр нь хоорондоо ингэж нийллээд бие бинийгээ шахаад энэ өөрөө бачимдалт невроз гэдэг зүйл үүссээр хагаад тэр хүн магадгүй нас орчиж байгаа жишээ гэж тайлбарлаж болохоор байгаа. Ер нь бол тэнгүүд бид нар одоо мэдэн те сэжиглээд хүний хомхоо гарцсан хүннээс сэжиглчингүүд хомхоо гарчдаг ч юм уу те. За эсвэл энэ газраар явхлаар осол аваар гарчдгийн гинлээ гингүүд тэр газраар нь явхад нэг л сэтгэл зүйтэй байдаг ч юм уу те. Эсвэл оршуулгын газраар явхад нэг л бие хүнд оригдог ч юм уу те. Гэх мэт яг тэр өөрийнх нь мэдж байгаа тэр тотемд хамаарж байгаа хүмүүс доторх одоо яс заншлын хэм хэмжээнүүд тэгж хүнийгээ өөрөөр нь идүүлдэг нэг ийм хатуу шийтгэлийн гэх юм уу сэтгэл зүйн одоо үзэгдэл байгаад байна. За тэнгуут нөгөө нэг тэр зөрчлийг хийцэн табу 20 цэрэг зөрчсөн нөхөр байгаа шүү дээ. Тэр нөхөр нь өөрөө бас табу болоод хувирч байна. Дам табу. Юу гэсэн үг гэхээр за одоо та чинь төсөөлөх юм бол нэг хүн одоо таны нэг таньдаг хүн чинь тийм ээ юу яалаа дараалаад нэг өдөр ингээд 20 хонь гаргачлаа амтны тасалчлаа штэ тэгэнгүүтээ гэртээ орж ирээд нэл хүүхдтэйгээ тэр одоо цустай гараараа хүрх гээд байх юм бол мэдээж эвгүй тийм ээ тэгэхээр тэр хүн өөрөө табу болчихж байгааз өөрөө 20 цэр болчихж байгаа байхгүй гэх мэт за эсвэл нэг хүн магадгүй оршуулгын газраар ч юм уу те булж томцсон за тэгэнгүүт тэр хүн гэртээ ирээд хоныг тэрийг мэдж байгаа хүнд бол чи булш утсан чи холоо ч юм уу те эсвэл эртний аваг аймагуудын хувьд нэг хүн явж чад нөгөө нэг чон сүлттэй хэрнээ чоноо алдсан. За ингэнгүүт нөгөө чонныг алсан хүн нь өөрөө табу болоод тэр хүнээс магадгүй гараас нь юм авсан ч юм уу нөгөө хүннийг нь одоо юм ярьсан ч юм хүмүүс нь өөрт нь над маань гим хортой байх вэ гэдэг нэг юм тэр хүн өөрөө табу болж хувирдаг нэг юм зүйл байдаг. За ингэнгүүт тэр хүн өөрөө өөрийнхөө дотроос нь идж байгаа энэ зүйл болж байгаа юм бол яаж энийг алга болгох юм бэ гэж. За одоо бид нар ингээд хууль дүрм зөрчсөн бол торгуулийн ялтай зөрчил дээр бол тийм ээ торгуулаа төлчөөд зүгээр болчихж байгаа шүү дээ. За эсвэл шашин дээр бол бид нар очоод ном уншуулад ч юм уу тийм ээ янз бүрийн засал хийлгэж байгаа. За тэгвэл энэ тотем мос үүдэлтэй өөрөө өөрийгөө буруутгасан энэ мэдрэмж нь өөрөө хизээ цайрж ер нь адилж болдгүй юм уу гэдэг асуудал гарч ирж байгаа. За энэ дээр юу болох вэ гэхээр энэ хүн өөрийгөө наминчлах гэдэг асуудал гарч ирнэ. Наминчлах. Одоо confession англиар тий засах, өөрийгөө гимших гэдэг үйл явдал болж гэлээ. За энэ дээрээс үүдээд нэг юм том юмны эхлэл тавигдана. Юу юм гэхэлэр шашны гаж урсгалууд ер нь шашин хүнийг яаж өөрийнхөө болгодог вэ гэдэг тухай ер нь шууд тайлбарлагдчих юм шиг санагдаж байгаа юм л да. Юу гэсэн үг гэхээр за одоо жишээ нь хүний та бүхэн төсөөлөөрэй. За одоо чинь буддын шашны 10 хар нүгэл тий. За эсвэл христийн шашны хоригддог 10 зүйл ч юм уу. За эсвэл ямар нэг шашны битгий хийгээрээ буруу шүү гэдэг зүйл дотор дандаа жамсны хэрэгцээнүүд ороод байгаа юм шиг санагдаад байгаа юм. За жишээ нь бэлгийн амьдрал, секс тий. За одоо жишээ нь хулгай хийх, хүн алах, зодтолдох ч юм. Ер нь бол ингээд тэр примитив хүмүүсийн хувьд хийдэг байсан зүйлсүүд нь гэсэн. Тэгэхээр тэр хүмүүс одоо зам ёсныхон гэх юм уу
одоо тэр бүдүүлэг үеийнхаа сэтгэл зүгээр бол хийчих гээд байдаг зүйлс гэсэн үг шүү дээ. За тэдний хоригдж эхэлж байгаа. Одоо бэлгийн амьдралагч. Тэгэхээр хүссэн хүсээгүй тэдгээр зүйлс ямар нэг байдлаар зөрчигдөнө гэсэн. Зөрчигдөнө. За ингээд зөрчигдсөнийхэн дараа тэр хүмүүс яаж тэрийг наминчилж ирэх вэ гэдгийг нь тухайн шашнууд бэлтжиж байгаа. За одоо жишээ нь чи хулгай хийсэн бол тий бурханд нүглээ намжлаа залбираад 11-ийг өгөх ёстой. Тэ? Сүм тандив өгөөд нүглээ намжлаа уйлчгаа. Гингүүд нөгөө хүн чинь өөрийгөө жишээ нь хулгайч гэж мэдрээд айд сандраад гадуур айд очоод невроз ороод исэн үзэгдэл маань алга болгож юм. За эсвэл нөгөө хүн одоо хүн алдсан хүн байлаа гэж бодъё л доо. За тэгээд хуйлсныхоо бол ялыг идлээ гараад ирсэн. Гэхдээ өөрийгөө алуурчин гэж бодоол яваад байгаа. Тэгэнгүүт тэр шашин хүн алах нь мэдээж муу л да. Гэхдээ хүн алсан бол чи ингээд наминчилнаа. Өөрийнхөө одоо чин дотор байгаа зөрчлийг арилгана гэдэг тэр шийдлийг нь санал болгоод за энэ шийдлийг нь одоо нөгөө яадгийн сүмд очоод залбирал ном уншдаг ч юм уу те. Яг тэр одоо зан үйлүүдийг нь хийсний дараа за чи ингээд дотоод тайлбарлаа олж авлаа гэх байдлаар ер нь яваад байгаа гэсэн үг. Тэгээ би яг энийг ойлгосны дараа энэ тотемба табугийн ер нь зарчмуудын дагуу яаж шинээр хідүүлээ шашин үүсгэх вэ гэж бодъё л та заяа. Одоо заавар гарын авлага яаж гарах вэ гэх юм бол за нэгдүгээр орчлон хороо ертөнцийг тайлбарласан ном л байх хэрэгтэй. За дээрэс нь яг өгсөн дараа юу болдог вэ ч юм уу тэр талаар нэг юм стори түүхүүд зохионо. За энэ түүхүүд зохиосныхаа дараа хүний угаасаа зайлшгүй зөрчилдөж байглаасаа хийчих гээд байдаг зүйлсүүдийг хоригдсан заалтууд гаргана гэсэн. Нүгэл гэдэг агуулгын дотор оруулна. За жишээ нь хулгай хийх, худлаа ярих, эсвэл одоо юу гэдгийг амтны амт таслах юм. За ингээд олон хүний угаасаа примитивээр хийчих гээд байдаг зүйлсүүдийн жигсаалтыг гаргаад за одоо үед бол арай өөр гарах бах. За ингээд гаргана. За ингээд гарангууд нөгөө зүйлүүдийг чи хүмүүс ингээд зөрчөөд эхлэн штэ технээсээ. Тэнгүүт зөрчигдсөн үү? Тэ? Тэгвэл хурж ирээд ингээд намжлаарай. Намжлахдаа одоо манай сүмд хандив өгөөрэй ч юм тэ. За эсвэл намжлахдаа ингээд ийм үйлдэлүүд зан үйлийг хийгээд ингээд алга болно гэж иймэрхүү байдлаар ер нь шашин үүсгэх боломжтой байгаад байгаа гэсэн үг байхгүй юу? Ер нь бол шууд утгаараа гэсэн үг. Тэгээ би сүүлд нөгөө сүүлийн нэг 5-10 жил дотор үүссэн шинэ шашнууд гэсэн чинь TikTok дотор зөндөө шашнууд үүсэж байгаа юм байна. Одоо жишээ нь 7 сая дагагчтай тийм TikTok-ын шашин байна. Бүжгэлдэг. Тэгээд бүжиглээд нүглээсээ сална гэдэгт итгэдэг. Тэгээд TikTok-ын бүжиг хийж тэр confession буюу намжлалаа хийдэг ч юм уу. Тэ? Тэгэхээр яг тэр нөгөө нэг шашны яг энэ арга зүй гэх юм уу те ер нь суур лог гэж та бүхэн анзаарч харж байгаа байх гэж найдаж байна. За тэгээд буцаад хэдүүлээ нөгөө 20 руугаа орох юм бол яг нөгөө энэ дэр ингэж Фройд шууд хэлчихлээ юм л да. Одоо физикийн шинжилгээ ухааны ч юм уу хүмүүс бас илүү сонир санагдчих магадгүй. Одоо худлаа ярьж чинь юм. Фройд болохоор юу гэж хэлээд нөхөр яг тэр 20 цэртэй байгаа одоо ч нөхсөн хүний гутал ч юм уу те ховцос. За тэрийг нь мэдж байгаа хүн тэр гутал ховцсонд хүрэх үед нэг цахилгаан цэнэг цохиулж байгаатай адилхан ялгаагүй тийм үйлчлэл тэр хүндээ нөлөөлж өгөөд байна гэдэг. Цахилгаан цэнэгтэй гэж үзээд байгаа. Цэнэгтэй гэж бүр үзээд байгаа. Тийм. Тэгмүү тэрэнд хүрсэн хүн нь өөрөө тэрийг халдварлуулад цаашаага ч гэсэн хүргэж өгөх боломжтой гэж үзэх гэдэг байгаа юм. Тэгэхээр энэ дэр бол маш сонир жишээ байсан шүү дээ. Одоо нөгөө хааны хоолыг хийсэн тоогоог одоо тэр нөгөө гал нь доор нь буцалж байгаа галыг аваад тэр гал нь шингээд дахиад өөр сав хийгээд тавихад тэрэнд ингээд шингэчнэ гэж үзээд бүр юу яагаад хориглоод байгаа шүү дээ. Тийм. Тэнгүүд одоо энэ эрх мэдэлтнүүдтэй холбоотой хориоц сэрүүд табуунууд их олон байгаа тийм ээ. Одоо жишээ нь хаан хүн гингүүт Фройд юу гэж үзээд байна вөхөр нөгөө нэг эцгийг оруулж гарч ирсэн тотем байгаа шүү дээ. Тотемоос хөөгдөөд ахаад эцгийг оруулж гарч ирж байгаа дүр гэж үзээд байгаа хааныг. Тэнгүүд хаанд очиж нүглээ намжлах хаан эсвэл тухайн одоо жишээ нь хүнийг одоо адислах яхад тэр үйлдэлүүдийг хийгээд байна уу гингүүт эцгийн дүрийг ерөнхийдөө арт түмний хувьд одоо гүйцэтгэж байгаа гэсэн. Тэнгүүд одоо монголчууд юу гэдэг чинь нэг сайн удирдахч гарч ирэх хүсэл тийм ээ хааны талаар хүсэл нь өөрөө ер нь эцгийн дүрийг хүсэж байна гэсэн. Тэгэхээр яг нөгөө нэг юм нийтлэг эцгийн дүр байхгүй болонгууд эцгийн дүрийг удирдахч байдлаар буюу хаан ерөнхийлөгчийн сахилтаа болох гэдэг ч юм уу те бүр ингэж ер нь мастер тиймэрхүү хүсэл байгаад байгаа харагддаг. Энэ бол зүгээр яг миний харах өнцгөлтөө. За тэгэнгүүт хааны одоо жишээ талаар бүр ийм табуунууд бүр амар сонирхолтой зав. Яаж нэгэнгүүт хаан
өглөө гарч ирээд хувцас өмсөд 3 цаг хөдөлгөөнгөө суух хэрэгтэй. За ингэ хөдөлгөөнгөө сууж хагаад баруун гараа сансруу хөдөлчих юм бол ган гачиг тохиолдож магадгүй. Зүүн гараа хөдөлгөчих юм бол гол бүрэн үерэлж магадгүй гэж үздэг. Тэг яг тэрүүгээр нь болдог юм шиг санагддаг байсан гэж байгаа. Тэр үеийн овг ангууд тэгээд ээдэг. Тэнгүүт эндээс зүгээр яг хаан гараа хөдөлгөнгөө тэр үйл явдал болоод байгаадаа ч юу юм. Зүгээр гол хэлэх гээд байгаа санаа нь яг тэр тотемыг хүлээн зөвшөөрсөн тэр бүлэг хүмүүс дотор энэ табууны хууль яг ийм үлгэр шиг үйлчилдэг гэсэн үг. Сэтгэл зүй үед. Одоо хаан жишүү жоохон суучих юм бол ган гачиг гардаг гэж байгаа байхгүй. Тэнгүүд магадгүй хаан жишүү суудсныг ажиглаад тэр хүмүүс нь хоорондоо одоо чинь ам дамлаа л те хаан жишүү суудсан байлээ штэ гэж ярьчихгоо гарах нь гэл. Тэнгүүд магадгүй одоо нэг харж байгаа ногоогоо нэг тармааргүй юм шиг те угаасаа ган болох юм шиг үзэгдэл өөртөө барыг тэрийг үүсгээд байгаа байхгүй. Ер нь цаад санаа. За одоо өөр хаантай холбоотой хориг зөндөө байгаа. Одоо жишээ нь хааныг хамаагүй одоо жишээ нь гудамд ч юм уу энэ тэнд явж байхад нь харуул шууд үхдэг тохиолдол байгаа. Ягаад тэгэхээр би одоо ийм дээдийн имийг харчлаа яана ч юм уу. За эсвэл бүр одоо өөр отог аймаг дээр харсандаа баярлаад хит хөөрөлд ороод гал зурах ч юм уу тий. Тэгээд энэ дээр Фройдыг сонинд хаамаг дэвшүүлсэн байна. Юу юм гэсэн чинь ер нь яг энэ тухайн эзэнт гүрний гадна талын хэрэн бол ойлгомжтой одоо юу гэдгийг гадны аюулаас сэргийлэх нэг хааны ордныг тойроод байгаа хан хэрмийн ер нь зорилго эртний овг аймгаас яах гэж үүссэн бэ гэдэг асуултанд нь ер нь хааны эд зүйлд хүмүүсийг хамаагүй хөрөхгүй байх буюу хааныг харах ч юм уу тэрхон тэр хааны хоолны шахуурнаас идсэн ч өвчж штэ хүн нөрөө айц учирдоод эннээс нь сэргийлэх гэж баг хан хэрэм ийм жишээнүүд их олон гарсан учраас тэгэж хариулаад байна шүү дээ. Тэр үтгийг хэл ийм байгаа хааны тамхиг асаасан галаар мэдхгүй одоо нөгөө 3-4 дараалал галаас атсан тамхиас атсан тэр хүмүүс бүгдээрээс үцгээсэн гэдэг ч юм уу те. Тэгэхээр нөгөө нэг юм шууд айдсаасаа цаана айдс байгаад байна. Тэгэнгүүт англиар л forbidden гэдэг шүү дээ. Хориотой ийм зүйлсүүд байгаад. За тэгэнгүүт хаан нэг жишээ. За дараа нь бөө хүн тахилч нар нэг жишээ. За дараагийнх нь нэг жишээ нь болонгууд зүнч мэрэгд ч юм уу те. Бас нэг жишээ. Сахил санаартнууд. За энэ хүмүүс яг тэр маст байгаа бусад энгийн иргэдэд яг саяных шиг ийм халтай байх гад байсан тул дунд нь юу үсгсэн бэ гэхлээр табуунуудыг үсгэж байгаа. За хааны эд зүйлд хөрж болохгүй. Ингүүл тэгнэ, тэгвэл тэгнэ гэд ингэж үсэж эхэлж байгаа байхгүй. За одоо жишээ нь юу гэдгийг бөө хүний те одоо шүтээнд хамаагүй орж болохгүй. За одоо юу гэдэг чинь дээр нь сууж болохгүй. Одоо Лодонгийн төдгөөн цэрлэлцүү гэдэг номон дээр бүр яг энэний талаар тайлбар байгаа. Юу юм бэ гэхээр ах захгүй гэдэг үг байгаа юм л та. Ах захгүй. За жишээ нь энийг юу гэж тайлбарлаад байна нөхөр төдгөө бөөхөн дээр үедээ захгүй дээл өмсдөг байсан юм. Тэнгүүд захгүй дээл өмссөн хүнийг бөөхөн байна гэж таниад ямар ч насны ирэмб хамаарахгүйгээр дээрээс болгодог байсан. Тэнгүүд чи ямар ах захгүй юм бэ гэдэг нь чи ямар одоо ингээд захгүй бөөхөн байгаа биш дээ гэдэг санаа байна гэдэг шүү дээ. Яваад байгаа байхгүй. За энэ дээр бас нэг төдгөөн сонин табууны жишээ байсан. Одоо бид нар захаа хазахыг цэрлдэг штэ. Захаа хазвал ээж ч үхнэ гэд. Дээл хувцсныхаа захыг хазч болохгүй гэд. Тэгсэн чинь төдгөөн энийг юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр дунд үеийн сүүлийн үеийн монголчууд хаа одоо нэг 17 8 дугаар 100 юм уу? Яг оны сан санахгүй байна. Энэ дээр захандаа н хор нууж явдаг байсан юм байна. Одоо нэг тагнуулч нар ч юм уу одоо нөгөө янз бүрийн болонгот хазж өгөх тэрийгэ идэж үхэн гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт бити цахаа хазаарай. Одоо наа чин самсргүй хазчих юм бол хороо хийцэн явж байгаа штэ гэдэг санаа усаан яваад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бидний мэдхгүй хориоцоор ягаадын тайлбарладгүй заримдаа мухарс үг гэдээ яриад байдаг зүйлсийн цаана тодорхой нэг түүхийн үеиндээ ашигтай байсан, тийм байсан ямар нэг зүйлсүүд байгаад байгаа байхгүй. Уламжлал юм байна шүү дээ. Уламжлал болоод ирсэн зүйлс. Одоо тайтман тэр нэг Лодонгийн төдгөөн сэрэл зүүгээд номыг уншаад бас олоод аваад уншаасаа гэж бодож байна. Тэрэн дээр бол яг Монголын энэ ёс заншлын хэлбэртэй цээр хоригуудыг яг яагаад үүссэн бэ гэдгийг төдөвгөө судалж тайлбарлах гэж оролцсон санагдсан. За ингээд та бүхэн энэ удаагийн дугаараас эхлэн агуулга даатгалын хамт олон манай подкастыг ивент хийж байгааг дахин дуулахад
таатай байна. За та бүхэн агуулга CGMN руу ороод за Philo хэмээх промо кодыг ашиглан өөрийнхөө хүссэн даатгалыг, өөрт хэрэгтэй даатгалыг 5% хөнгөлөлтөөр авах, даатгуулах боломжтой шүү гэдгийг дуулахад таатай байна. За ингээд подкастаа цаашаа үргэлжлүүлцгээе. За тэгэд одоо энэ табу гэдэг зүйл өөрөө түрүүний хэлсэн мэд зүйлээс гадна зүг, нэр, үг бас байж болдог. Бодол хүртэл байж болдог. За одоо жишээ нь хориотой бодол гэсэн үг. Хориотой бодол гэсэн. За одоо жишээ нь би ингээд юу гэдгийг нэг хүнтэй хааныгаа нүцгнээр төсөөлж болохгүй гэдэг хоригож болно шүү дээ. Тэгэнгүүт хааныгаа нүцгнээр төсөөлө бодчих юм бол тэр хүн одоо өөрөө тэрэндээ шаналаад үхэх ч юм уу, биеийг муудах ч юм уу. Би ингээд бодчихлоо. Одоо энэ хэнийг олж мэдүүл ингээд би алуулах юм байна гэсээр агаад өөрөө алчиж байгаа. Тэгэнгүүт одоо нөө Монгол гэр дотор дээрүүд байдаг шүү дээ. За гэрийн баруун тал зүүн талыг эрэгтэй эмэгтэй эхнэр нөхөр хоёр өөрөөснийхөө зүгээр даагаад авсан ч юм уу те. Зүүн зүг бол одоо эхнэрийн зүг те. Одоо ингээ галт тогооны хэрэгсэл юмнууд байгаа. Баруун тал бол нөхрийнхтэй имэйл хазаараа 50 гэдэг ч юм уу. Тэгэхээр яг энэ табу гэдэг зүйл өөрөө ийм зүг бас байж болох гээд байна. Үг байж болох гээд байна. Бүр бодол хүртэл байж болох гээд байна гэдэг ийм олон талтай зүйл болж ирж байгаа юм л та. За би ингээд энэ бачимдалт невроз гэж хэлээд байгаа та өөрийнхөө бодит амьдрал дээр тохиолдсон жишээг та бүхэнтэй хуваалцъя. Одоо ойртуулахын тулд бид яг энэ номыг уншиж хагаад энэ чинь яг энэ бачимдалт неврозын жишээ байсан юм байна да гэдэг адилхан жишээ ахлаар нөөрхөн жишээг бодсон. Юу гэхээр би энэ 10 жилдээ нэг хүнд айгу дургу болоод тэр дургу байсан мэдрэмж маань нэлийн хурц байсан юм шиг байна. Тэгэнгүүт тэр хүний нөө төрсөн сар өдөр байгаа байхгүй. Тэгмүү тэр төрсөн сар өдрийг нь би мэдсэн чинь гудамд гарсан чинь машины дугаар яг тэр сар өдөр нэж таарад. За тэгэл нэг байгууллага руу орох гол хаалгын татах гал дугаарыг нарсан чинь тэр сар тоо байж таарад. Тэгэл оюутан болол яг хичээл орох танхимынхаа хаалгыг татах гэсэн чинь бас яг тэр дугаар байж таарад. Тэгээ би баг 5 жил хэртээ яг тэр тооноос ингэж айд цочиж сандарч гэх юм уу? Тэр тоо дагаж яваад байсан. Тэр тоо дагаж яваад байсан юм шиг. Тэг яагаад надад ингээ өдөр тойтомд ийм их энэ тоо таарад байгаа юм болоо гэж сүүл рүүгээ тэр ингээд миний сэтгэлзүүд нэлийн бачимдал бүр ингээд хэцүү үе ирсэн байхгүй. Тэнгүүд энэ яг тэр бачимдал неврозын бас нэг илрэл жишээ гэж бас авч ярьж болохоор байгаа юм тийм. Тэгэхээр яг энэ бачимдал неврозтой хүмүүсийг илүү ойлгож таны гэдэг уг улбаг хөөж явсаар хагаад Фройд маань хаавсын тотем табу гэдэг сэдв рүү яваад орсон байж таараад байгаа тийм. За тэгээд энэ дээр би та бүхэнд бас нэг юм хэлвэл ер нь энэ дийлэнх табуунууд байна шүү дээ тийм. Фройдын хэлээд байгаагаар яг тэр хүний байглаасаа жам ёсноосоо тэмүүлж гарч ирээд байгаа зүйл нь бол бэлгийн хүсэл яваад байгаа. Бэлгийн энерги. Бэлгийн холбогдлолтой хүслүүд гэсэн. За бэлгийн холбогдлолтой хүслүүдийг юу гэдгийг та бүхэн нэг бүтэн буруугаар муухаар битээ ойлгоор энэ чинь өсөж үржих хүсэл гэсэн үг байхгүй юу? Ер нь бол ингээд либидо тийм. Одоо үр удмаа үлдээх өсөж үржих гэсэн хүсэл. За энэ өсөж үржих гэсэн хүсэл өөрөө янз бүрээр өөрийгөө хангах арга замаа олох гэж явахдаа буруу одоо чинь объект руу чиглэж болно те. За одоо магадгүй аав нь багт нь зодож нүддэг байсан бол те эрэгтэй хүнээс магадгүй тэр бэлгийн энерги нь холдоод өөр эд зүйл рүү шилжих ч юм уу. Нэг бэлгийн тэр объектээ сонгох процесс нь өөр болчих болж байгаа гэдэг байхгүй. Гажууддаг ч юм. Тэгэнгүүт энэ гажуудлууд үүсээд эхлэнгүүт мэдээж тэр хүн одоо ухаан байгаа юм чинь тэрийг буруу гэдгийг мэдээд байгаа байхгүй. Одоо аюун ухаан. Гэхдээ дотроосоо яг тэр импульс нь бол өөр нэг тэр буруу объект руу чиглээд байгаа. Тэгээд энэ буруу объект руу чиглэж байгаа хүсэл болон нийгмээс ирж байгаа тэр дарангуйлсан бодлууд, хориод цээртэй бодлууд хоёр хоорондоо хавсрах лээрээ тэр бачимдалт невроз гэдэг зүйл үүсэт байгаа болж таарах гэдэг юм л та. Тэгэнгүүт нэг хүүгийн жишээ байгаа юм те. Тэр хүүгийн жишээн дээр болохоор нохоноос амар айдаг. Бүр ингээ нохоноос бүр асар айдаг. Тэгэнгүүт Эдипийн комплекс дээр бол нөгөө ээжигээ бага насны эрэгтэй хүүхэд яг анхны нөгөө нэг эсрэг хүсний татагдах дүр болгож ээжээрээ дүр аваад тэгээд аав нь байгаа дангуут аавыгаа өрсөлдөгч гэж хараад эхэлдэг гэдэг Фройдын одоо онол байгаа шүү дээ, суур онол.
Тэгэнгүүт энэ хүүгийн кейс дээр яг аав руугаа тэр тэмүүлж исэн, биш ээж рүү тэмүүлжсэн тэмүүлэл нь аав нь дайсны дүр болж орж ирээд бүр илүү ийм хүчтэй одоо гажуудал гэх юм уу үүсгэснээс болоод аавыгаа үзэн ядах сэтгэл нь нохоо руу шилжээд нохоо харахлаар их айдаг болцсон. Тэнгүүд цаад санаа нь нохооноос айгаад байгаадаа биш ааваас айгаад байгаа болж таарах гэдэг байгаа юм. Гэх мэт. Тэнгүүд тэр хүү аягүй сониу үг хэлээд байгаа юм л та нохоо тараа аянгуудаа би дахиж хийл тоглохгүй гэдэг үг хэлээд байгаа юм. Хийл тоглохгүй. Тэнгүүд хийл тоглохгүй гэдэг үгийнхэн цаана юу болоод энэ тэгэхээр нөгөө хүүхдийн бага насны хүүхд нь гарангалга хийхээсээ ааваас айх айдсан тийм үг болж илэрчсэн гэдэг тухай гарч байгаа юм тийм ээ. Тэгэхээр та бүхэн нэг юм ойлгож байна. Бидний тарих бол ерөөсөө дөнгөж таныг төрсэн цагаас юу гэдгийг үүссэн гэхээс илүүтэй эн чинь өөрөө хүний ингээд хувьслын шатанд явсаар байсан үеийг харах юм бол бид нар хүн гэдэг амьтны энэ тархины түүхэндх баг дийлэнх хувь нь бид нар ийм амьтналаг байсан гэсэн үг. Дийлэнх хувьд нь амьтналаг. Сүүлдэл нэг жоохон соёл иргэншил хөгжөөд бид нар ийм ёс горимтой, нийгмийн хэмжээтэй ёс зүйтэй болж байгаагаас биш. Бидний дотор бол асар их ийм амьтналаг идээс түлхэж байгаа тэр түлхцүүд байгаа. Тэгэхээр энэ түлхцүүдийг хэр зөв хангаж зохион байгуулах вэ гэдэг бол ерөөсөө психоанализийн ажил судлах зүйл болж хувираад байгаа юм л да. Тэн дээрээс их сонир зүйл гарсан. Баяр наадмын тухай ер нь яг эртний овг аймагуд баярыг юу гэж ойлгодог байсан юм бэ те. Одоогор л одоо ингэ шинэ жил цагаан сар шиг баярыг юу гэж ойлгодог байсан бэ гэсэн чинь яг тэр өдөр л бүх табууг зөрчихгүй байх нь өөрөө баяр баясгал болдог гэсэн. Одоо жишээ нь чоны мах идэж болохгүй гэсэн бол тэр баяр наадмын өдрөө чоны махаа идэх. За одоо юу гэдгийг бэлгийн те бус өдрүүдэд ингэж хамаагүй их нэртэйгээ ч юм уу нөхөртөөгөө хавтаж болохгүй гэдэг байсан бол тэр өдөр бэлгийн амьдралынхаа одоо жишээ нь таашаалыг авдаг ч юм. За эсвэл тэр өдөр юу гэдгийг те арх ундаа ууж болдгоо байсан бол ганцхан тэр өдөр уудаг ч юм. Тэгэхээр баяр наадам нь өөрөө тэр табу болж хориод цэртэй байсан зүйлс тайлагдах тэр мөчийг баяр наадам болгож үүссэн байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоогийнхаа өдөртмөн амьдрал дээр бас харангуутаас айгу төстэй шинжүүд ажиглагдана л та тий. Одоо хүн амд. За 1-ээс 5 дахын хооронд бол ингээд өдөр болгон шоудод ээж болохгүй. Нэлийн одоо юм табуулаг амьдарч байгаа шүү дээ. За ажил дээр уцаа авах болохгүй тий. За ингээд ажиллаа хийх ёстой. Ингэх юм бол дарагч уурлна, цалинч асагдана тий. Ингэн тэгнэ. Тэгэнгүүт яг 5 дахь өдөр өөрийнхөө тэр хориотой зүйлсүүдийг бүгдийн сул тавьж тэрийг баяр болгоод байгаа. Friday night гэл. Тий. Нэг TGIF тий гэх мэт. Тэгэнгүүт одоо энэ бас нэг юм сони юм руу орж ирнэ л дээ. Одоо орчин үеийнхээ хэдүүлээ буулгаад ойлгох юм бол за нэг байгууллага бай, компани. За тэр компани дээрээ нэг лого байгаа тий. Лого бэлэгдэл. За тэр лого бэлэгдэл нь өөрөө тотем гэсэн үг л дээ. Ер нь бол цаад санаа нь. За тэр тотемны холбогдлолтой тэр компани үнц нь value, зарчим, энэ зүйл хийж болно болохгүй гэдэг тийм табуунууд бас үүсэж байна. За ингээд тэр табуунууд дотор үүсэж байгаа тэр хүн амын хэсэг нь тэр компани ажилчид болоод төрчихөж байгаа тийм ээ. Тэгэхээр яг нэг юм овгамигийн бүтц одоо хэрнээ байгаа ч юм шиг. Бичил тотем табуутай юу гэж. Одоо энэ улс төрийн хувьд бол бүр хурц илэрнэлтэй. Одоо жишээ нь Гитлерийн фашист те нацист намын хувьд бол хас тэмдэг тотем нь. За тэгэнгүүт фашист хүн бол ингэн тэгнэ гэдэг юм хатуу хоригод үүсээд энийгээ зөрчих юм бол чи урагч ч юм уу те. За одоо социалист лагерын хувьд СССР-ийн хувьд бол нэг юм том тотем те алхадуур гаргаж ирээд чи ингвэл хөдөлмөрийг үнэлэх ёстой. Хувийн өмчийг жишөөрөх юм бол пролетар биш ээ. Барууны капиталист гэдэг шүүмжилдэг юм. Тэгэхээр ер нь нэг юм одоо Юнгийн Man and His Symbols гэх номыг бас бит хоёр он гараад бас ярина те. Тэрэн дээр ч гэсэн ер нь өгүүлж байгаагаар ер нь бид бүхний тойронд асар бол юм тотемуд байгаа. Компани лого тотем, Монгол улсын төрийн сүлд тотем, за Улаанбаатар хотын сүлд хангар тотем. Тэгэхээр энэ олон тотемоос үүдэж гарч ирж байгаа янз бүрийн юм табуунууд одоо хэрнээ хувьсж бидний дунд бидний амьдрал дунд ингээ байгаа мэт санагдаж байна. Яг энэ бэлэгдэл символ талдаа бол юун гэлүү судалсан юм шүү дээ тий. За одоо ингээд
энэ сэдвүүдийг яриад явж байхад нэг юм сонирхолтой зүйл ажиглагдсан. Одоогийн ийм инфлюенсерүүд гэдэг ч юм уу хүмүүс шүүмжилдэг те. Гэхдээ энэ номын үндслээр бас шүүмжилж болмоор юм шиг санагдсан. За жишээ нь яаж яах вэ гэхээр эхлээд тотем гаргаж ирнэ. За тэр нь одоо жишээ нь өөрийнхөө амьдралын хэв маягийг дүрсэлж эхэлнэ те. За ийм идеал хүн те одоо нэг юм дүр гаргаж ирж шít. Хизээш таргалдаг. Өглөө болгон фитнест явдаг, ном уншдаг гэдэг нэг бурхан одоо нэг юм дүр үүсгэж байгаа байхгүй персона. Үүсгэнгүүтээ за нөгөө талаас хүмүүсийн угаасаа зөрчих зүйлсүүдийг буруу зүйлд тооцож зарлж эхэлнэ. Чи түргэн хоол иддэг буруу. Чи өглөө их унтдаг буруу. Чи утсаа авахдаг буруу. Гэх мэтэр яг тэр хүний угаасаа хийгдэх зүйлсүүдийг шүүмжилж эхэлнэ тийм ээ. За шүүмжилж эхэлснээр түрүүний намжлал гэдэг шиг араас нь шийдлээ зарж эхэлж байгаа. Оо чи буруу хоолтой юм чинь миний одоо менторшип зөв хоолтын менторшип програмд 1 сар хамрагдаарай. Эсвэл манай сургалтанд суугаарай. Эсвэл энэ номыг худалдаж аваарай гэх мэтэр тэр та бүхэн ингээд сар логик нь ажиглаж байна те. Эхлээд нэг юм дүр үүсгэнэ. Одоо салбар болгон дээр өөр те. Нэг санхүүгийн салбар дээр амар баян хүний дүр ч юм. За фитнесийн салбар дээр амар гоё биетэй хүний дүр. За эрүүл хоолтын салбар дээр амар гоё ярьстай хүний дүр. За эсвэл одоо ухаантай хүн дээр нэг дүр үүсгэх нь шүү дээ. Тэнгүүд хүмүүс тэр хүнийг ерөөхдөө юм идеал одоо тотемийн юм проект үүсгээд тэгэнгүүтээ доошоогоо юу буруу вэ гэдэг тухай хэсгүүд гаргаж эхэлнэ те. Одоо ийм хомсны юм идвэл буруу, ийм ном уншвал тэнэг. За ийм одоо кино үзүүлч юм яа муухай. Гэт тэгэнгүүт хүмүүс ингээд ерөөхдөө юм түрүүний хэлсэн өөрийнх нь дотоод хүсэл болон тэр хүний хэлж байгаа зүйл хоёрын хоорондоос ингээд жоох невроз үүсч эхэлж штэ. Зөрчил би ста мяа юм да те. Би ста түргэн ол идчихтэй юм байна да. Би ингэж чадахгүй байгаа штэ одоо яана гэл те. Яана гэдэг мэдрэмж үүсээд яг тэр үүссэн байгаа дээр нь яг нөө сүм хийдийн санал болгодог шиг юг санал болгож шийдэл намжлах боломж одоо ном уншуулах гэдэг шиг боломж. Оо чи тэгвэл энэ номыг аваад уншиж байгаа те. Чи энэ одоо сургалтанд суучих. Эсвэл чи энэ миний гаргасан усыг уучих ч юм уу. Тэгэхээр яг ингээд муухай санагдаж магадгүй. Гэхдээ зөвхөн энэ номыг уншихлаар яг тийм проект адилхан санагдаад байгаа юм. Ялтчгүй. Орчин үед бол бүр ийм жижиг хэлбэрээр хувирсан нь гэвэл бас тийм байж болно шүү дээ. Тий. За тэгээд яг энэ 20 цэрүүд одоо сүүлд би нэг юм пост харангуут нэг эмэгтэй хүний сарын биений юм эрэхтэй биений юмнаас ингэ сэжиглэх ч юм уу түүнтэй холбоотой 20 цэрүүдийг одоо ярьдаг штэ. Тэгмэд энэ яагаад ингэ цэрлэх ёстой гэдэг агуулгууд явж ах шиг байлээ. Тэгмэд энэ ном дээр бол яг энэ тухай зөндөө гарна. Одоо жишээ нь эсрэг талаас эрэгтэй хүн талаас гарч байгаа. За ингээд дайнд явж ирээд хүн алдсан хүн бол байлдаж ирсэн баатар хүн гэр бүлийнхнаасаа тусдаа 1 сар амьдрах ёстой овооход. За тэр үедээ эхнэртэйгээ ойртчлахгүй гэдэг нь одоо бэлгийн хавталд орчлохгүй. Янз бүрийн төмөр мөмөр юм барьжлахгүй, хамт хоолжлахгүй. За холдож болохгүй л гэж. Холдож болохгүй гэдэг. Тэнгүүд энэ ингээд 20 цэрийн одоо тайлбарыг бүгдээрээ энд үед эрүүл ухаанаар арай логиктэй тайлбарлая гэж үзэх юм бол ер нь цаад санаа нь бол одоо дайн байлдаанд ороод ил шарах сорив гарцсан одоо хүний цус мустай 9 шидэмтэй холдсон хүн 9 шидэм бас өвчин тахал авцсан байж магадгүй учраас сар байлгаад тэр үедээ биеийн өөрчлөлт орохгүй бол окей за одоо гэртээ ороод ирээ гэдэгтэй адилхан юм шиг. За одоо биений юмыг бодглохлоор одоо олон хүн шүмжилж магадгүй те. Одоо Мишель Дөрөөс энэ тухаас нэлээд дэлгэрэнгүй ярилцсан. Одоо магадгүй ингээд бүгдээр нэг гэр бүлийг төсөөлчихье. 3 нэлэх хүүхэдтэй те. За 2 нэг юм одоо 25-аас 30 насны эмэгтэйтэй гэр бүл бай. За тэгээд ээж аав нь байгаа 40 50 насны. За тэгэнгүүт бидний одоо жишээ нь одоо хэрэгжилж байгаа шиг юм олон янзын одоо ариун цэврийн хэрэглүүд байхгүй. Бүр юм примитив үе төсөөлч те. Хүн нэгдлэрээ шахав. Тэгээ бэз чинь тэнд байгаа хүмүүс чинь мэдээж өсөж үржих процесс нь явах юм чинь биений өмнө ирж таарна. За тэгэнгүүт хэрвээ тэр нэг эмэгтэй 25 настай ч юм эмэгтэй ямар нэг юм өвчнөд те цусны болоод бэлгийн замын халдварт өвчнөд байсан бол янз бүрийн хааж яах ариун цэвэр хэрэглэсэн бол тэр гэр дотроо шууд урсчих гээд байгаа байхгүй те цус нь. Одоо ил заадгаа тэр хүүхдүүд донд ингээ холдоо утгалдаад зүгээр л нэг төсөөлж үзэхэд шүү дээ. Төсөөлж үзэхэд тэгэнгүүт
яг тэр биений юм дуустал нь одоо нэг газар тусад нь байлгасан зүгээр юм байна ч юм. Тэнгүүд тэрнээс л үүдсэн зүйл байх магадaltaй ч юм шиг. Зөвхөн энэ зүгээр таамаг шүү. Тэнгүүд ариун цэврийн хэрэгэл үүсний дараа бол энэ нэг тех шаардлагагүй ч юм шиг те. Одоо таад мань ойлгож чинь ингээд нэг хүн одоо нэг юм гар нь ингээд тасраад ороод ил цусан садраад. Тэгсэн чинь тэр гэрүүлийн гишүүн одоо дохтой яж болно шүү дээ муугар яхад. Гэрт нэг 4 5 нялх хүүхэд бай. Тэнгүүд дээр хүмүүс яасан гэхээр өөний чи өвчтөж магадгүй чи яд сар тустай ирж байгаад ороод ирэгээд байгаа байхгүй. Тэнгүүд одоо ер нь гол хэлэх гээд байгаа санаа нь юу юм бэ гэхээр бид нар ингээд янз бүрийн өвлөгдөж ирсэн зан заншлын шинжтэй зүйлсүүдийг шууд мухар сүсэг буруу зүг гэхээс илүү логик ухааны тайлбар хайж уг шалтгааныг нь олоод тэнтгэр тайлбар хийгээд тэр зүйлсүүдийг шаардлагагүй болсон бол хийх нь болох. Шаардлагатай бол авч үлдэх гэдэг рүү явахгүй бол тэнэг гэдэг ч юм уу тийм агуулгаар нь бодоод хэрэггүй юм шиг байгаа. За одоо жишээ нь ийм юу байна л да. Нөгөө нэг юу ах ханцууга нөгөө нэг гараа ил гаргаж явах гэдэг ч юм уу те. Нэг тийм юу лолонгийн төдөгөө дээр байсан. Дээлнийх нь нударгыг урагшаага унжуулахгүй байх. Ягаад вэ гэсэн чинь унжуулчих юм бол дотроо мэс нууж иж магадгүй гэдэг ч юм уу те. Чи ингээд хүнтэй золгож байгаа бол ингээд нэг ядаж ханцуугаа ингээд шуумга ханцууныхаа захыг эргүүлэх хэрэгтэй гэдэг ч юм уу те. За одоо өөр жишээ нь юу гэдгийг бөөмөргөлийн кейс дээр болонгууд нэг биений юм нэрсэн бол тухайн одоо жишээ нь бөөгийн гэрэл орох гэж байгаа бол бугундаа болон шагаандаа улаан утас зүүдэх те. Тийм нөх рүү ёслон оперого ном дээр ч гэсэн гардаг. Тэгэнгүүт энэ өөрөө ингээд бас логиктой бодоод хөөх юм бол за энэ хүн ингээд биений юм нэрсэн байгаа гэдгийг нэг тэмдэглээд байгаа тэмдэгч юм шиг те. Одоо бид нар ингээд нэг үйл ажиллагаанд оролцохдоо нэг юм юу зүдэг штэ те. Такс. Одоо бугундаа те. Бааранд орохдоо те такс зүдэг шиг бид нар одоо нэг юм улаан утас те хөлөндөө уйдсан янз бүрийн хүмүүстэй энэ ч өөрөө бас нэг юм табу тотемийн нэг юм проектууд яваад байгаа. Тэнгүүд энэ дээр бол нэг тийм такс шиг бас хэрэглээч юм шиг. Тэгээ тэр нь одоо зүгээр эрэхтэй ягач мэдхгүй зуруулаад зүүдэг болсон ч гэж болох гэдэг байгаа байхгүй. Ер нь санаа. Тэгэхээр бид нар яг эдгээр ёс заншлуудыг хэрхэн хүлээж авч цаашаага ашигтайнуудыг нь үлдээж ашиггүй одоо аль хэдийн үеэ үлдээцнүүдийг орхих нь бол өөрөө эрүүл ухаантай үйлдэл гэж бол тухайн үедээ ажиллаж исэн зүйлсийг тийм харж болохоор байгаа. За тэгээд бид нар яалтчгүй одоо бид нар түүхийнхаа дийлэх үед нэг юм зэрлэг бүдүүлэг хүмүүс байсан болохоор бидний тарих дотроос юм примитив импульс гэдэг зүйл гарч ирдэм байх түлхцүүд тийм ээ. Тэгмэт энэ түлхэц өөрөө бидрийг хаашин чиглүүлж магадгүй байдаг. Заримдаа зөв зүйл рүү, заримдаа буруу зүйл рүү. Энийг буруу байдлаар хүн зориуд гажуулъя гэж байхгүй шүү дээ. Хүний амьдралын тохиолдолд янз бүрийн нөхцөл байдлууд гажилт үүсчихлээрээ энэ бачимдалт невроз гэдэг зүйл болж хувирдсан байна. Энэ нь өөрөө юутай төстэй вэ гэхлээр яг энэ эртний хүмүүсийн одоо тэр импульсыг табуугаар хязгаарлаж байгаа тэр хязгаарлалттай төстэй сэтгэл зүйн ийм төлөв байдлыг үүсгээд байна гэдгийг л нотолж харуулах гэж Фройд энэ бүх бичвэр, энэ бүх судалгааг хийсэн болж таарад байгаа тийм ээ. Тийм. Түрүүний нөгөө биений юм ирдэг дээр ганц юм саанд орчлоо. Одоо нөгөө яг анх удаа биений юм ирж байгаа үед тэр одоо тэр чинь 12 настай охин байгаа шүү дээ. Тэр охтуудыг ингэж тусад нь байлгахгүй бол тэр нь мэдээж юу гэсэн үг вэ гэхээр бэлгийн амьдралд ороход бэлэн болсон гэсэн үг шүү дээ. Тэ хүүхэд гаргахад бэлэн болсон гэсэн үг. Тэгэхээр нөгөө эргэн тойронд нь байгаа эрэгтэй хүмүүсээс хамгаалж бас ингэж тусгаар тусад нь байлгах гэсэн үг гэж бас нэг уншсан. Тийм тэр бас яг бодоод үзэхлээр үнэлгээтэй юм шиг те нөө биений юм нэрээд хүүхд төрүүлэхэд бэлэн болсон гэдэг шинж тэмдэг эртний хүмүүс авангуудаа магадгүй ингээд нөө цус ойртсон гэрлэлт жирэмслэл болчих үедээ гээд тусгаарлаж эхэлж байгаа ч юм уу те бас юм үйлдэл гэж харж болохоор. Тэгэхээр бид нар нөгөө нэг янз бүрийн ёс заншлуудыг шууд буруутгаж хуучирсан үе өнгөрөөсөн гэж тэрхий шүмжлэхээсээ илүү те яг яагаад вэ гэдэг асуултыг тавьмаар байгаа. Би энэ лодонгийн тутугаан цэрэл зүг номыг бол та бүхнийг заавал нэг сөхөд хараасаа гэж хүсэж байна. Яг анхны яг ийм тайлбарлах гэсэн оролдлогыг гэдэг хариулт хайсан оролдлого байгаад байгаа байхгүй. Тэнгүүд энэ бол их тийм гоё ном байгаа.
За ингээ бүгдээрээ энэ удаагийн дугаараа энэ хүрээд өндөрлөе. За энэ удаагийн дугаараас эхлэн эрүүл ухааныг эрхэмлэгч агуулга даатгал манай подкасттай хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. За ингээ бүгдээрээ дараагийн дугаараар ямар ном ярих вэ гэвэл Эрик Фром хэмээх нийгмийн сэтгэл зүйч сэтгэгчийн эрх чөлөөнөөс дайчгүй хэмээх бүтээлийн талаар ярилцуулна. За ингээ бүгдээрэнд нь баярлалаа.